1990-ад оны сүүлээс survival horror төрлийн тоглоомууд эд хүчээ авч байсан. Эдний нэгэн том төлөөлөл бол Silent Hill юм. Эхний 4 ангийг Team Silent нэртэй Япон баг хөгжүүлсэн бол 5 буюу Homecoming-аас эхлээд Konami барууны хөгжүүлэгчдээр хийлгэж эхэлснээр уг зураг ерөнхийдөө мөксөн юм. Хамгийн онцлог анги бол Silent Hill 2. Silent Hill 1, 3, 4 дээр ерөнхийдөө шашны бүлэг чөтгөр шулан нөгөө ертөнцийн тухай гардаг бол Silent Hill 2 хүний дотоод сэтгэл зүйдээр тулгуурласан байдаг. Team Silent-ийн CGI артист Takayoshi Sato гэх хүн уг тоглоомын ерөнхий санаа Fyodor Dostoevsky-гийн преступление наказание буюу гим зэм зохиолоос идэвхжиж гаргасан гэдэг. Үнэхээр хоёр зохиолын хоёр баатрыг харьцуулбал ижил төстэй талууд бий. Гэмт хэрэг ба ял шийтгэл зохиол дээр гол дүр Raskolnikov нь маш ядуу амьдралтай. Санхүүгийн асуудлаас болж цаашид суралцж чадахгүй болсон оюутан. Түүний ээж болон охин дүү дүүний мөн хэцүү байдал байдаг бөгөөд дүүний үүнээс олж өөрөөсөө хөвшин баян муу эртээ суугаар болно. Энэ нь Raskolnikovд том цочрол болж хотынхоо нэгэн мөнгө хүлэгч эмэгнийг үгүйгээр төлөвлөж эхэлнэ. Тэрээр хэдий багадаа гэр бүлтэйгээ сүмд явж бурхан залбирдаг байсан ч эцгийнхээ өвхөл болон бусад амьдралын зовлон бэрхшээлээс олж бурханд итгэх итгэлээ алдсан бөгөөд нигилист байр сууриас харж аллагыг зөвтгөхийг хичээнэ. Эмгэн ааш муутай бусдын зовлонгоор баяжсан нэгэн. Тэр өөрийнхөө дүүтэйж боол шиг харьцдаг. Иймээс Raskolnikov нэг муу хүн өгөж, оронд нь сайн хүмүүс арай дээр амьдрал шудраг гэж үзв. Үүнээс гадна дахиад нэг шалтгаан байсан нь тэр хүмүүсийг энгийн болон онцгой гэж хоёр бүлэгт ангилсан. Түүнийхээр энгийн хүмүүс хууль журманд захирагдах заяатай. Харин онцгой хүмүүс хууль журмаас гадуур оршиж, хүссэндээ хүрч томоохон өөрчлөлт хийхийн тулд юу ч хийсэн болно. Raskolnikov өөрийгөө Наполеонтой зөөрлөж, өөрийгөө онцгой нэгэн гэдгийг өөртөө батлахыг хүссэн. Гэвч хэргийн үед бүх зүйл буруугаар эргэж, эмэгний хөнөөсний дараа дүү Лизавета нь орж ирж тулгамснаар түүнийг ч мөн хөнөөдөг. Хэргийн дараа Raskolnikov тис өөр хүн болж сэтгэл зүйн хүнд байдалд орно. Тэр хий юм харж, хар дарж ухаанаа алдаж эхэлнэ. Эмэгний гэрээс дутуу авсан мөнгөө ч ашиглалгүй хайж, орчин тойрны бүх хүмүүсээс өөрийгөө тусгаарлаж, аимшигтайгаар ганцаардаж шуналдаг. Silent Hill 2-ын гол дүр Джеймсд 3 жилийн өмнө хүнд өвчний улмаас нас орсон эхнэр Маригаас нь захиа ярьдаг. Захианд Мари өөрийгөө амьд байгаа, мөн өөрсдийн онцгой газар Джеймсийг хүлээж байгаа тухай бичсэн байдаг. Ингээд Джеймс Silent Hill эхнэрээ хайхаар ирснээр тоглоом эхэлнэ. Ихэнх тоглоомуудын зохиол тодорхой өрнөлтөд явагддаг. Катсинээр үйл явдал урагшилдаг бол Silent Hill катсинээс илүү тоглоомын орчин, уур амьсгал, олдох айтем, тэдний символизмор зохиол илэрхийлэгддэг. Товчхондоо эдгээр зөвлөдөд анхаарал хандуулахгүй тоглол төгсгөлд нь юу болоод өнгөрснийг огт ойлгохгүй байх магадaltaй юм. Мөн тоглоом маань олон төгсгөлтэй. Зарим үйл явдал дөрүүдийг олон янзаар тайлбарлах боломжтой учраас эцсийн дүгнэлтийг тоглогчид үлдээдэг. Буцаа тоглоомын үйл явдал руу ороход Джеймс Мари хоёр хуучин Silent Hill-д амарч байсан бөгөөд энэ удаа түүнийг битүү мантай чөтгөрөөр дүүрэн газар угтана гэж Джеймс төсөөлөөгүй юм. Тоглоомын гол зангилааг шуудхан хэлэхэд Мари хүнд өвцснөр хосуудын харилцаанд асуудал үүссэн байдаг. Нэг хэсэг дээр Джеймс өвчтэй Марийг цэцэг бариад очиход Мари өөрийнхөө ганцхан гоо үзмжийг цэцэгтэй харьцуулан Джеймс дуурлаж түүнийг хөөж тэр даруй уучлалтгүйсэн тухай харилцан яриа сонсогддог. Үүнээс тэдний харилцаа ямар адармаатай байсныг харж болно. Джеймс өвчтэй эхнэрээ удаан хугацаанд асарч сувилсан ч харилцаанд дээрдэхгүй байсан сүүлдээ дарамтанд орж эхнэрээ өөрийн гараар хөнөөхөд хүрсэн байдаг. Аллагын дараах цочрлын улмаас өөртөө эхнэр нь өвчнөөсөө болж нас орсон гэж бүр мөсөө итгүүлсэн. Джеймсийн хийсэн аллага Raskolnikov шиг хоёр шалтгаантай. Нэг нь эхнэрээсээ салхаж өөрийн амьдралаа буцааж авах гэсэн хувиа хичээсэн үйлдэл. Нөгөөтэйгүр хааштай л идэхгүй өвчин тул эхнэрээ илүү их зовоохгүй гэсэн сэтгэл. Raskolnikov хий юм харж хар дарж эхэлсэн бол Джеймсийн хувьд тэр бүхэн нь Silent Hill бодит биелээ олсон юм. Тааралдах жижиг мангасууд ихэвчлэн эмэгтэйлэг бие галбиртай байдаг нь Мари өвчтэй үед Джеймсийн бэлгийн өвсөл боогдож байсныг илэрхийлнэ. Олон таарах эрэгтэй галбиртай мангас бол пирамид хэд. Анхны учрал дээр тэр нэг манекенийг хүчирхийлж байгаа харагддаг. Пирамид хэд бол Джеймсийн харанхуй талын илэрхийлэл гэж хэлж болно. Тэр Джеймс эхнэрээ алсан гэдгийг сануулах, цаашлаа Джеймсийн дотор нуугдаж буй өөрийгөө шийдэх хүслийг илэрхийлдэг. Тоглоомын ганц эсрэг талын дүр гэж хэлж болох үс дүр бол Мария.
Маритэд сарайгаараа усны дусал шиг адилхан боловч биеэ авч яваа байдал хувцсалтан тэсвэр. Үүгээрч зогсохгүй зарим нэг Маригийн ой санамжуудаас хуваалцдаг. Түүнийг маш олон янзаар тайлбарлаж болно. Тоглоом дээр Born from a Wish буюу орчуулбал хүслээс төрсөн гэх өөр эхлэл байдаг. Джеймс Silent Hill-д ирэхээс өмнө Мария ганцаараа өрөөнд сэрж өөрийгөө хэн болохыг ч сайн мэддэггүй. Түүнтэй ярилцдаг нэг дүр Джеймсийг муухан тэр чиний биш чамайг хайж байгаа гэж сануулдаг. Үүнээс харахад Мария магадгүй Джеймсийн эхнэрээ дахин харах гэсэн хүслээс бий болсон байж болох. Джеймс урд нь Мария шиг хөвчлөлтэй сэйтэнур байхыг хүсдэг байсан ч гэж магадгүй. Эсвэргээрээ Мария шиг байж Джеймст илүү таалагдахыг хүсдэг байсны ч биелэл байж болох. Мария Джеймсээс зүгдэж өөрийг нь хайрлаж хамгаалахыг шаардаж өөрийгөө бодит болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг оролцоор байдаг. Doesn't matter who I am. I'm here for you, James. See? I'm real. Тоглоомын турш пирамидэд Марияг удаа дараалдаг. Үүний дараагаар Мария амьлаад юу ч болоогүй юм шиг гараад ирдэг. Энэ олон удаагийн үйлдэл нь Джеймс эхнэрээ алсан гэдгийг сануулхад оршдог. Үүн дээр нэмээд Джеймстэй тааралдах туслах дөрүүд бий. Анжела Ороско гэх сэтгэл зүйн эмэгтэй хутга барьсан эмэгтэй. Тэрээр Silent Hill ээжигээ хайж байгаа тухай хэлдэг. Олдсон сэжвэрүүдээс түүний өнгөрсний тухай мэдэх боломжтой. Нэгдүгээрт тэр эрэгтэй хүмүүсийг нийтэд нь жигшиж үзэн яд хайс гаргадаг. Хоёрдугаарт биеэ бүхэлд нь халахалсан хоолойтой цамц өмд өмсдөг. Анжелаг багаас нь аав ах хоёр нь хүчирхийлдэг байснаас тэр сэтгцэн эмээг сэтгэл готролтой болсон. Нэгэн сонингийн илтерхийнээс түүний аав олон удаа хутгалуулж амиа алдсан тухай уншиж болно. Үүний дараагаар Анжелагийн аав чөтгөрийн дүрээр биелж Джеймстэй байлддаг. Тухайн үйл явдал өрнөх өрөө бүхэлдээ хүний арьсыг санагдуулан гадаргуутай. Бас хан дээр 23 нүхийг ажиглавал Анжела ямар хүчирхийлэлд хэдэн удаа орсон гэдэг нь харагдана. Тулааны дараа Джеймс халуун байгааг анзаарахад эргэн тойрон шатаж эхэлдэг. Хан дээр 2 дэлгэсэн арьс Анжелагийн өгсөн аав ах хоёрыг илтгэнэ. Silent Hill дүр болгоны хувьд өөр өөрөөр харагддаг бөгөөд Анжелагийн хувьд эргэн тойрон байнга шатаж байсныг бид мэдэх болно. Эцэст нь цаашид амьдрах хүсэл зориггүй болсон Анжела шатаар өгсөж галан дунд замхраа алга болох болно. Джеймс Эдийг их тархан залуутай хийдгэд таарна. Таарах болгонд хажууд нь өгсөн үний цогц харагдана. Эдигийн Silent Hill махны зайраар бэлээ олсон байдаг. Тархан үний цогцоор дүүрэн хүүтэн хүндий зайр нь Эдигийн амьдралаас тасарсан байдал илүүдэл жим болон өөрийг нь шоолсон хэнийг ч бай сэтгэл хөдлөхгүйгээр алж чадахыг илэрхийлдэг. Эдигийн хувьд бүхэн түүнийг шоолж шоглож байдаг бөгөөд сүүлд Джеймсийг ч өөрийг нь шоолж байна гэж бодон түүн рүү дайрснаар Джеймс биеэ хамгаалан түүнийг өнөдөг. Лаура гэх бага насны охин Silent Hill-ээр төвөггүй гүйж яваа харагдана. Лаура тоглоомын ганц гэмгүй дүр юм. Тийм ч учир түүнд ердийн бус зүйлс харагддаггүй. Тэрээр Марийг эмнэлэгт байхад нь танилцсан бөгөөд Мари түүнийг өргөж авахыг хүсэж байсан. Лаура сүүлд Джеймст Маригийн захиаг уншуулдаг. Мари нас орохынхаа өмнө Лаурад захиа бичиж сэвлэгчтэй орхисон байдаг. Захиан дээр өөрийгөө илүү хамгаалан сайхан газар руу явсан тухай бичсэнийг Лаура үхэл биш шууд утгаар ойлгож Silent Hill Марийг хайж ирсэн юм. Захианы төгсгөлд 8 насны төрсөн өдрийн мэнд хүргэсэн байдаг. Ингээд Джеймс Лаураг хэдэн настайг асуухад гайхалтай нь Лаура түүнд түрүү 7 хоногт 8 хүрснээ хэлдэг. Үүнээс үзвэл Мари үхээд 3 жил болсон ч хоосон худалцал болж таардаг. Үүгээрч зогсохгүй анх Маригаас ирдэг захианч тоглоомын явцад баг багаар арилж хоосон цаас болдог. Сүүлд 2 пирамидад Марияг дахин нэг удаа ална. Энэ удаа Джеймс өөрийг нь шийтгэх гэсэн учрыг нь олж өөрийн гин бурууг хүлээн зөвшөөрдөг. Тэр үед пирамид хэдийн даалгавар биелж өөрсдийгөө алдаг. 2 байдгийн учир нь магадгүй Мари болон Эди 2 хүнийг алсан гэмшлийг илэрхийлж буй. Раскольниковын байдлыг авч үзвэл түнд 3 боломжит төгсгөл байсан. Тэр чигтээ хэрэгээ үлээхгүй насаараа ганцаараа шаналж амьдрах, өөрийгөө ивүүдэх, хэрэгээ үлээх. Тэр эцсийн мөч хүртэл хэрэгээ үлээхээс айж байсан. Цагдаагийн газар ирж түүнийг илчлэх магадaltaй байсан Свидригайловыг амиа хорлцсныг мэдээд буцаад гарсан боловч
Түүнийг дагаж ирсэн Сониг харснаар тэр үед л сэтгэл шулуудаж хэргээвлэдэг. Хэрв тэр зогтсон бол насаараа ганцаараа шаналх байсан. Магад Свидригалов шиг өөрийгөө хөнөөж дуусах байсан. Мөн нэгэн хэсэг дээр Раскольниковын толгойд жинхнээсээ амиа орлох бодол байсныг өгүүлдэг. Зохиолын төгсгөл дээр тэр хэрэгээ үлээж Сонягаар дамжуулан бурханд итгэх итгэлээ олж цаг нь болохоор ирээдүйг шинээр эхлүүлэх найдалгаар дуусдаг. Харин Джеймсийн хувьд тоглогчоос хамааран эхний 3 тоглолтоор 3 өөр төгсгөлөөр дуусгах боломжтой. Сонирхолтой нь энэ 3 төгсгөл Раскольниковын 3 боломжит төгсгөлтэй ерөнхийдөө таардаг. Лив буюу орхих төгсгөлдөр чөтгөр болсон Марияг дийлсний дараа Марийтэй түрхэн зургуулах боломж гардаг. Джеймс өөрийн хувийн ачаас үйлдэлийг хүлээн зөвшөөрч уучлалт гуйдаг. Мари Джеймсийг шаналж байгааг харж түүнийг уучлж нэгэн хүсэлт тавина. Джеймс Лаурагийн хамт Silent Hill-ийг орхиж яваа харагддаг нь Джеймс Маригийн хүсэлтээр Лаураг өргөж авч өнгөрснийг орхиж ирээдүйг шинээр эхлэж бүгэлдэг юм. Энэ ватер буюу усанд төгсгөлд эхнийхтэй адилхан Марияг дийлсний дараа Маритай уулзаж ярилцах үед Мари ханиалган дахин нэг удаа Джеймсийн хажууднаас орно. Энэ үед Джеймс Маригүйгээр амьдарч чадахгүйгээ ухаарч Silent Hill-д өөрийгөө хөнөөхөр ирснээ сандаг. Ингээд Маригийн зохицыг машиндаа хийж цуг байхын тулд гол руу орж амиа орлдог. Мария төгсгөл дээр сүүлийн мангас Мария биш Мари байдаг. Марийг дийлсний дараа Мария дахин нэг удаа гарч ирж тэд цогтой Silent Hill-ийг орхиж авдаг. Гэвч явах замд Мария ханиалгадаг бөгөөд энэ нь Мария Мари шиг өвчтөг илэрхийлж магадгүй бүх зүйл дахин давтагдана гэдгийг илтгэдэг. Энэ 3-аас гадна дахиад 3 төгсгөл байдаг бөгөөд заавал 2 дахь удаага тоглож байж гарах боломжтой. Нэгэн Джеймс Silent Hill-ийн эртний бурхтуудаар Маригаа амьлуулахаар түүний цогцыг дахин төрөлтийн сүм рүү авч явдаг. Цаашид юу болсон тодорхойгүй. Нөгөө хоёр нь хошигнсон төгсгөл буюу нэг иймэрхүү. お前の仕業だったのか